taken my bows and my curtain calls. You brought me fame and fortune. Монгол улсад олимпизм үүсч хүрсний 50 жилийн ойгоор танаа телевизээр дамжиж Монголынхаа одоо ард түмэнтэй уулзж байгаадаа их баяртай байна. За ингээд би бол их эцгэн одоо их эцэг өөрийгөө дурсахгүйгээр одоо бас миний энэ одоо амжилт нэг тод яригдахгүй байх гэж бодож байна. Ингээд би бол Ховд аймгийн Дарвин сумын хүн. Одоо Говь хангаа хөсөлсөн их алдартнуудын үлгийн нутгийн одоо хүн. За миний аав бол Аравдан гэж хүн. Аравдангаа бол 1939-45 мөн баруун хязгаарыг одоо чөлөөлөх танд оролцож явсан. Одоо зогтой хөвсгөлж одоо ийм хүн байсан. За миний аавын одоо энэ байгуулсан говья над юугаар нөлөөлсөн бэхлээр над одоо эрэг зэрэг одоо бүх хүн одоо ямар байх хэвтэй одоо цааш тэр нь ямар амжилт гарах хэвтэй одоо бүхэл одоо энэ одоо зүйлийг би энэ одоо аавынхаа одоо энэ их байгуулсан говьнаас суралцсан энэ дэвчээр энэ гатуужил тэр хүнд үеийг. За миний ээж бол зөвөр жирийн нэг одоо сайхан одоо нутаг усандаа алдартай хан дадя гэж одоо ер нь нутаг шуундан бол их барьтай их тэнхээтэй ер нь одоо тэмээ нослоход манай ээж бол тэмээ бол одоо хоёр бүхнээс нь татаал хоёр дээш нь татаж унагаал одоо гэдсний носыг одоо гараараа зулгаачдаг. Тэгээ ийм чадaltaй хүн байсан гэж манай нутаг усныхан ярьдیں۔ Да. Манай нутгийн одоо нэг өвгөн байдаг л да. Улсын зан хадагтар Эренцэндэрж гэж хүн. За хадагтар Эренцэндэрж байгаа бол улсын зан хүн. За манайхаар тогтмол орж гардаг. Манайх одоо холбоотой ойр сайхалд явдаг юм хүн байсан. Энэ танаа энэ банд чинь дэр бүх болох юм байна шүү. Энийг одоо ер нь тордвол би ер нь багадаа нэг иймэрхүү байсан болов гэж өөрөөрөө төсөөлж ингэж ярьж байсан. 4-р 5-р ангид байх үед манай нутагт одоо нэг секс хичээлүүлж гин гэж манай нутгийн нэг одоо миний аав төрсөн төлдөө давгдарч гэж хүн. Миний хүү одоо ингэж дэмий одоо энэ голдоор ингэж гулгаж тийм ээ энэ говц сунраа барж ингэж явсан дор бол тэр бүхэн сексэнд орвол яасан юм бэ? Ингээл одоо бүхэн сексэнд анх чөлөөтөхөр орж эхэлээл. Одоо эхлэхсэн намайг аваач өгдөг хүн байдгүй. Тэгээд аав ажилтай, ээж ажилтай. Тэгээ би өөрөө одсон чинь яг нийгэмдгийн дарга насан гэдэг хүнтэй дардыг. За чи өгч өгдөө яаж өгдөө гэсэн би яхаа сексэнд орох гэсэн юм а гэж. За энэ хүн бол одоо аймгийн арслан улсын зам Бэгэмэр ах шүү дээ. Ингээд цэвэчр гэдэг хүний сексэнд намайг оруулж анхудаа. Тэгээ би чөлөөтөхөр сексэнд гिचээллээ. Тэр үед ч надад бэлтгэлийн хувцас гэж нэг тийм сүртэй байсангүй. Одоо нөгөө л хөхөмд тэр ч одоо ургадаад тэр ч нэг гараа даахгүй. Та ноосон цамцд одоо байлаа тэр үед бас л одоо төгс чанартай биш л байлаа. Тэгэл эргээл мөн тэрүүн дээр говцсон хүмүүсдэг. Тэгэл ингэсэн нэг өдөр л тэр цэв очир багш ярьж байна. Гэхдээ дэлгүүрт нэг дэрхүү орцсон байх юм. Япон дэрхүү. Чөлөөтөв. 70 төгрөгийн дэрхүү гэж надад тэрнээс таанаас аваач. Тэгэл одоо баяртай нарахгүй аавч хоёр дараа л хэл. Өөд гэдэг ойл гуруула маргааш юу. Тэр үеийн одоо 70 төгрөг чинь бас одоо их мөнгө шүү дээ. 70 төгрөгөөр. Тэгээ 70 төгрөгөөр нэг аавч хоёр нэг цэнхэр дэрхүү авч өгч. Ингээл бүх болохоо замыг тавьж өглөө дөө. Тэгэл удахгүй байжээс нэг чөлөөтөхийн эдэрчүүдийн тэмцээнд явнаа л гэдэг. Тэгээд эдэрчүүдийн тэмцээнд явна гэдгийг за би дэрхкотой хүн одоо дэрхкогүй хүүхэд бас олон байдаг дотор. За ингээд ээлжлэл 2-3 дэрхкотой биднээс нэг 6-7 хүүхэд ирээл баян голцооч туудалд байрлал. Тэр үед одоо баян голч гिचнэж өндөр юм дэмэлээ 11 давхурд гарцсан.
энэ Болдконд оронч одоо нэг лавхан ингээд өндийг харж чаддаг одоо бидний хөгч тийм байлаа шүү дээ. Тэгээд чөлөөт охинхон тэмцээн дэрж барилдаал нэг 3 дугаар байранд ордё. Тэр бол одоо их том амжилт. Тэр эдэрчүүдийн тэмцээнээс одоо ховдоос ирээд одоо нэг хүрэл медаль авч байгаа гэдэг чинь. Ингээл удалгүй байж исэн нэг үндэсний өвхийн одоо эдэрчүүдийн улсын аврах гэж болд юм аа. Тэгээд би чинь эдэрчүүдийн улсын аврагт 4 дугаар байранд орсон. Тэгээд 4 дугаар байранд орчход тэгээд энэ Улаанбаатарт ороод ирчихсэн. Тэгэл одоо нэг саарал шинэлтэй нэг хошууч ирд юм аа. Нэг гоё хүн. За миний хүч одоо манай хүчний хэмлэгт ор. Манай хүч ч одоо ингээ сайхан байгуулагдсан. Одоо сайхан дэвжээтэй хөдөө орон нутгийг бодвол одоо ерөөсө ахуй хангам сайтай штэ. Одоо ус цасан орно тэгэл одоо намайг ирвэл тэгээд аваад үлдсэн л дээ. Тэгээд үлдээд одоо 1973 оны залуучуудын үндэсний өвхийн улсын аврагчлал руу тэмцээнд хүчний гэмнэлээр овголж данг тэмцээнд орж байгаа. 1973 оны 11 сард байхаа би хуучин хөдөлмөрийн нийгэмлэг гэж байсан. Тэнд очиод барилцсан шин нэг залуутай таарсан. Одоо үндсэндээ миний аманд ирсэн үгэлдээ би сэргээ харсан зултай байсан. Тэгээ гарах тутаа их тошгон барилддаг тийм залуу байсан. Тэгээ энийг одоо ингэдэг үе юм бэ гэдгсэн чинь даваад энэ цагтаагийн байгууллагт шинээр ажилд ороод байгаа залуу гэдгсэн. За тэгээ даваад бол одоо удалгүй гараад ирсэн. Тэгээ одоо манай олимпийн Москвагийн олимпийн хөрөл медальтай уншуу дээ. Одоо дэлхийн авраг. Тэгээд энэ одоо энэ даваадлаад бас нэг онцлох чанар вэ л дээ. Өрсөлдөгчтэйгөө одоо энэ тэмцэлдэх чанар гэж нэг юм байна. Бүхэд бол тэргээрээ бол одоо бас Монгол бүхэд тэр болгон харагдахгүй тийм чанартай л барилддаг л ийм бүх хүн. Саан бүхийн тэмцээн манай чинь 73 онд одоо дэлхийн аврагт явж анх чанарга дэлхийн авраг болж ирсэн. Тэгээд 74 онд манайд дэлхийн авраг шалруулах тэмцээн одоо болох ёстой. Тэгээд энэний сорилт тэмцээнд 68 кг хэмжээнд барилдсан би. 68 кг хэмжээнд одоо тэр үед бол одоо нэлээд хатуу чуулна байсан да. Зэндээ бол одоо очрол болоо гэж байлаа. Одоо тэр үе одоо спортын гавьяат тамирчин уйдаа байлаа. Баатарж спортын гавьяат тасгалжуулагч. Тэгэл онго. Тэгээ би одоо 4 дугаар өрөнд орж ирсэн. Тэр бол миний одоо их том амжилт бас. Ингээл яг тэр 74 оны дэлхийн аврах одоо тэр сорилт дуусаад үндсэндээ бол миний тэмцээнд дууссан. Тэгээд чөлөө төвхийн нэг залуучуудын аврах дороод 81 кг хэмжээнд одоо 2 дугаар байранд орж ирсэн. Одоо энэ бол чөлөө төхөр одоо тэг чинь яг нэг бас нэг 5-6 литр ус уугаал. Тэр чи одоо нэг доотлын жин одоо нэг 75 байхад чинь тийм ээ. Тэр 75 100 хүртэл би ус уух хэрэгтэй л дээ. 5-6 литр ус уугаал одоо тэгэл ороод тэгэл мөнгө медаль авчихсан. За даваадлаа бол хүчний гэмнэлэгт анх орж тэнд одоо талаагаач агсан гавьяат багш гэлэг өгшийн удирдлагын дор хичээлж байсан. За тэгээд хүчний гэмнэлэгт одоо цагдаа зэрэг байгууллагад ажиллаж байсан. 75 онд Монголын бүх ордны 5 дугаар спартакиад болж тэнд одоо хүчний гэмнэлэгээс задгалж 4 дугаар байранд орсон. Мөн л одоо нэг очир бол бүгдээ баатарчуунарын дараа. Тэгэл одоо байжсэн зэр нь одоо дундуур тэмцээх завсарддаг одоо залуу байхад чинь. Тэгэл одоо бокс тоглолт гэдэг бокс тоглоно. За штанганд бол ороогүй би одоо гараа хүмүүстээ бас яхан матгардуу. Бокснд болохоос одоо гамбат багш тасгалжуулна. Улсын аврагч залуучуудын тэмцээнээс мөнгө медаль авч ирсэн.
10 төрөлд орж байгаа хөнгө адилдаг. Энэ бол надад бол их юм өгсөн одоо найдан гэж багш байна. Одоо манай анхны одоо хөнгөн атлетикийн дасгалжуулагч одоо өгөн байдаг. Одоо настай. Би бол өндөрт 1 м 75 шахуула харьяачдаг. 100-д одоо нэг 12 10-тай ер нь 12 нэг гараад гүйчихдэг. Тэгээд 10 төрөлч одоо ер нь бас хэцүү л дээ. Тэр тулгуурт гэдэг нэг одоо хамгийн одоо хөндөр нөөдөг одоо энэ дээр нойлж тэгэл одоо улсын арга техник 6 дугаар байранд орж исэн. Энэ бол бас ер нь бас бүх хүнд бол нэг ер нь хатуужил дэвчээр тэр холын зайгуул, дундын зайгуул, тэр ойрын зайгуул энэ төр чинь одоо энэ хүнд их туршлага суулгаж байгаа шүү дээ. Даваадлаад бас нэг онцлох чанар бий л дээ. Өрсөлдөгчтэйгөө одоо ер нь тэмцэлдэх чанар гэж нэг юм байна. Бүхэд бол тэргээрээ бол одоо бас Монгол бүхэд тэр болгон харагдахгүй тийм чанартай л барилддаг л ийм бүх хүн. Тэгээд 76 онд социалист орнуудын нийгмийн аюулаас хамгаалах байгууллагын Спартакад гэж явагдав. Одоо энэ бол ерөөсөн социалист орнуудын хэмжээнд тэр үед бол ер нь социалист орнууд л одоо жудуугаар ер нь мандайлагч нь байсан л да. Тэгээд тэр дотор нь бол тэр дотоод явдлын яамны тэр динамын хажууд тэр жудоочд бол ер нь их цугларсан. Одоо тийм үе шүү дээ. Ингээд бид нус хүчний гэмдгийнхаа тамирчтай одоо маань Дашчамс явсан, Амгаа явсан, Батбаатар явсан. Ингээд би тэвэтгэд явсан да багштайгаа хамт. Тэгээд 76 онд яг ирээд байж исэн энэ Сам жудо хоёр бол нэг баг байсан. Тэгээд намайг одоо улсын 1-р шогд нэр дэвшүүлсэн. Маш удаагч материал бүрдүүлээд намайг одоо энэ цагдаагийн газраас одоо намайг халуулад одоо цагдаагийн газар шилжүүлээд энэ тушаал гаргасан. За тушаал гаргаад яг нөгөө Монголын биеийн тэмдэг спортын эвлийн төв зөвлө гэж байлаа л да. Тэгээ одоо дандаа сайхан одоо дарга нар суучихсан одоо мавган дарга, цэрэн даш дарга, лав өсрөн дарга гэх юм гэдэг. Тэгээд одоо ингээд би эхлээд орсон. Одоо ингээд намайг танилцуулсан. Одоо дэлхийн аваргын цугларалтанд дэвжсэн. Одоо улсын аваргад 4-т орсон. Эдэрчүүдийн тэмцээнд одоогоос тэгж барилжсэн, чөлөө төхөөр тэгж барилжсэн. Одоо өсөхрээдүүдтэй сая одоо ингээд хөрс тулсан том тэмцээнээс одоо мөнгөн медаль аваад ирсэн. Одоо ийм тамирчин байгаа. Тэгээд энэ одоо таваадлаг улсын 1-р шигшээ өгд. Санал болгож байна гэдэг. Тэгээд улсын шигшээ багт нэр дэвшиж ороод 71 кг хэмжээнд одоо олимпийн анхны хөрөл медаль авсан. Тэр үед үндэсний олимпийн орны дарга байсан. Мавган ганаад их урам хайрлсан. За сайн барилдсан шүү гэж. Сайн барилдсан шүү. Тэгээд одоо тийм их том хүнээс одоо ийм их хүнтэй даалгавар авчихна гэдэг бол одоо надад олдшгүй хөвзөө. Тэгээ би бол одоо бодсон. Тэр надад энэс хойш би энэ жудо өгөхөөр л ямар ч байсан нэг л чадвал нэг дэлхийн аварга гэж нэг юу байдığım бол олимпийн аварга гэж юу байдığım бол нэг ийм нэг тэмцээнүүд нэг амжилт гаргачих юмсан. Одоо миний алсын бодол байсан. Ингээд мөн тэр жилээ яг яваал Солонгос яваад ирсэн. Би Солонгос дахиад мөнгөн медаль аваад ирсэн. Энэ бол яг бас давтчихгүй амжилт. Энд чинь одоо нэг жилд одоо гадаадын тэмцээнээс дотоод одоо Монголын тамирчин 2 мөнгөн медаль авч яана гэдэг чинь бас давтчихгүй амжилт. Тэр үедээ бол тэмцээн оролдоо бага байлаа шүү дээ тэр үед. Тэгээ миний амжилт бол үндсэндээ бол одоо жудо өгөхөөр арга олон улсын хэмжээний мастрын болцол хангасан гэсэн тийм үзүүлэлт дээр. Тэгээд спортын мастер гэж цол өгсөн. Тэгээд цол өгөхтэй бол одоо тэр цол зэрэг одоо Монголын зэрэг спортын зэрэг цолын комисс гэж байдгийг. Тэр зэрэг цолын комиссийн дарга нь болохоор зэрэг хэн гэж хүн гэдэг юм л да. Таанаас мэдэндээ одоо гавьяат тасгалжуулагч цэрэн давгүй байсан. Тэгээ баяр хүргээд за миний хүү чи жудо өхийн Монгол улсын анхны спортын мастер боллоо шүү гэж та баяр хүргэсэн. Тэгээ 79 онд бид нар чинь энд нэг олон улсын тэмцээн болдё. Тэгээд улсын аварга болцгоол
олон улсын тэмцээнд төрүүлж чаал тэгэл Тбилист очиж барилдаг. Одоо чөлөөтийнхэн эхлээд барилдан дараа нь манайхан барилдан тэр л одоо том тэмцээн л дээ. Тэнд очил яг дөрөвдүгээр өрөөнд орсон. Одоо Унгарын бүхд ялагдаад ялчгаар л юм байсан. Тэгээд тэр бол ялж чадаагүй тэгээд цаашаа дамжаад Чех, Герман, Болгар, Унгар, Польш тэгэл хамгийн сүүлд нь Бакугаар дамжаал ирдэг. Тэгэл энэ тэмцээнүүдээс би Чехаас мөнгөн медаль аваад, Болгараас хөрөл медаль аваад, Бакуд төрүүлээд одоо ингээд ирж ирсэн. Тэгэл энэ бол одоо бас миний одоо бас нэг олимпиад одоо ер нь орчход ер нь хоосхон ирэхгүй юм байна даа гэсэн нэг тийм сэтгэлгээ төрүүлж ирсэн. За 71 кг-ын жинд бол даваа далай дамдын энтрийн жинд бол тэр үед бол өрсөлдөгч нар маш их олон байсан. Энд за манай Монгол улсын гавьяа дөрчин Хамболт, олон улсын хэмжээний мастер Дойдын Бадрах, за Санжаа Сүрэн, Төвшин Жаргал гэдэг маш их олон тамирчид бол их тэнцвэрхэн өрсөлддөг байсан, өрсөлдөөн сайтай байсан. За энэ дундаа бол манай даваа далай олон Гамболт Монгол улсын гавьяа тамирчин Гамболтой бол тун тэнцвэрхэн барилаг өгөө аваатай байсан. За тэгээд тэр жилд бол олон улсын тэмцээнд үзүүлсэн амжилтаараа даваа далай илүү байсан учраас Гамболт төр хоёрын хайл нэгний хойж одгоо сүлд нь бол даваа далай олимпийн тоглолтод оролцож их сайн барилдсан. Дөнгөж намайг 10 дугаар анги төгсөөд энэ бүхийн замаар одоо хоолох юм бол улсын шгшээгийн хаалгаар алхаж орж ирэхэд Равдангийн даваа далай гэж ширүү харцтай их өгсөн хөдөлгөөнтэй ийм одоо ах байсан. Ингээд одоо удалгүй бид бас танилцж шгшээг тамд хичээлж нэг жинд барилдаж ингэж одоо олон жил явсан. Ингээд даваа далай ах маань үнэхээр л тамирчин хүний тэр яс суртахуун тамирчин хүний характер гэж юу байдаг вэ? Тэрийг л одоо үнэхээр илэрхийлсэн ийм одоо бүх нэгдүгээрт хоёрдугаарт энэ хүний барилдах ур чадвар, эр зориг гэдэг юм бол үнэхээр одоо хэн бүхнээс илүү төрсэн ийм одоо сайхан тамирчин байлаа. Ингээд 80 оны олимпиад оролцохоор бас 71 кг-ийн жинд бид бүгдээр л одоо даваа далай ах би одоо оролцох юмсан тэрэнд л орондоо гэсэн ийм зорилготой бэлтгэл сургууль хийж ингэж одоо явсан. Тэгээд тэр үед чинь одоо зөвлөлт тулгуур улсын мэрэгжилтэн Вячеслав Михайлович хавхлуу гэж хүмэрсэн байсан. Ингээд насан тогтохгүй гэж энэ хоёр. Одоо энэ хоёрын бол гар нийлж ийсэн үнэхээр. Гар нийлж ийсэн. Энэ багийг сайхан бүрдүүлж ийсэн. Энэ баг дотор ямар ч одоо тийм асуудал байхгүй. Тэр үед ч одоо багш л одоо юу гэн одоо хууль байлаа шүү дээ. Тэгэл арж хэмжүүлэнд бол би нэлээд сайн гүйдэг. Бас хөнгөн явж ийсэн. Манай цэн давиш аврах сайн гүн би одоо энэ гүйлтэнд бол цэн давиштай үздэг. Тэгээд тэр засан дунд яг хөө цэн давишаар одоо засаа халуулж яваад. Тэгээд нэлээд дээш нь гаргаж ягаад газар тонгоохоо зэрэг цэн давишийнхаа урд ороод тэгэл тэнд төрүүлээл. Тэр зарим үедээ бол салтаан тулаад зарим үедээ баг эрүүгээрээ татсан засан л хонгорлоо зөгөөд орчихдог. Тэгэл эцэг үлдэн шүү дээ тэр чинь. Тэгээд тэр одоо 3 хэсгэлсэн тэр өвлийн тэр одоо хүүдэнд өргөж шуурч чаддаг газар. Тэгэл яг тэр жанчлагын сайхан аршаанаа суугаал хоолунд одоо гэлтгэл сайтай одоо өшөөд тэр дутагдахын балга ба шүү дээ. Ямаал одоо сайн хийгээд ч юм. Тэгэл хоохлог багш бол одоо их юм сургасан. Манай насаа багш бол одоо маш их одоо шаардтай одоо их хортой хүн. Тэгэл энэ хоёр бол хоорондоо ерөнхий энэ хоёрын ажиллах одоо характер бол их тохирсон. Тэгэл одоо тэр бэлтгэлээ одоо хийж ирээл. Тэр одоо бэлтгэл дээр бол ч н одоо зүгээр засаар одоо бие явах бол одоо юу ч тэр засан дарч өнгөрч илээ шүү дээ. Баар өнгөрөөл тэгэл хоохлог багш чинь тэгэл надад хэлдэг нэг цэн давж хэлдэг. Давай цэн давж тэгэл ингээл эхлээл одоо ингээл бид тэдний нэрээ дуудаал.
тэгэл гарахаас өөр арга байдгүй. Тэгэхээр зэрэг чинь нөгөө залуучууд дагаал гарна шүү дээ. Одоо би ч одоо хамт тэр дотор зэн дэвшив тэр. Тэгэл ингээл гараал цаасан мөсөнд оргоогоол тэгэл тэр чинь нэг 2 3 хөрөөгөл тэр хүн чинь зурсан халуугаар завсаал сайхан шүү дээ. Тэр хавьдан жижиг манан татаад одоо. Ингээл бэлтгэлээ дуусаад аль биднээс чинь Германд бэлтгэл хийж ирээл. Германд одоо бэлтгэл хийж ирснийхаа ирчээр тэгэл цэрэг амралтанд хийсэн. За ингээд бол одоо нэгдсэн олимпийн бэлтгэл сургалтыг бол одоо 3 сараас 5 сарын сүүлчээр бол эхэлсэн. За ингээд бол энд бол бид нэр цэргийн амралтууд уулын буюу харцтайд бол нэгдсэн олимпийн бэлтгэл сургалтыг бол гарч бэлтгэл хийж ирсэн. За ингээд бэлтгэлд гарч хийж явах үед бол олимпиад орох одоо чөлөөт өх юм ба боксын баг одоо гол халдварлалын төрлийн багууд бол хамт нийт бэлтгэл гарч ирсэн. Монголын бүх тамирчид олимпийн бүх тамирчид тэнд гарчихсан. Одоо Монголын одоо тэрс бүх сорууд тэнд одоо чадахгүй одоо ер нь одоо юу гэдэг дээр тэнд одоо ер нь одоо муу хүн байхгүй. Одоо тамирчдын хувьд одоо ерөөс одоо хамгийн одоо сор тэнд одоо ерөөс ингээл биднээс одоо хамтарч хөлөн бүх өшөглөн сагсан бөмбөг тоглоно. За тэгээд одоо бас өөрснийхөө жуутаа барилдаанаар чөлөөт барилдаанаар бол алилаа нуулц тэмцээн зохион байгуул. Чөлөөтийнхөнтэй очиж чөлөөт барилдан. Энэ бол одоо бас бид нэр бол одоо ачаалаа тамирчтай бэлтгэлийн одоо бас заахтуулах чухал тустай болж исэн. Бид нэр бол тэр хөлбөмбөг тоглох одоо кросс дүүх холын зам, ойрын зам гүйлтнүүдтэй бас хоорондоо өрсөлдөх. Энд бол одоо өөрснийхөө спортоор одоо даваа тал одоо бид нэр манай спорт илүү бид нар бол илүү хастай гэдэг их одоо бид нэр тэмцэлтэй энэ бэлтгэл хийдэг байсан юм аа. Ингээ нэг сайхан бэлтгэл ангана. Тэгэл одоо өглөөд эрт гараад гүн 6 цаг сайхан гараад зүгээл сайхан бэлтгэл хийгээл боксын чинь кросс гүйлтэн их сайн чөлөөт өгөх юм хөлбөмбөг их сайн тоглодог. Ийм байснаа бидний одоо бас бэлтгэл бол энэ бие биенийг одоо бас тэмцэлтэж бэлтгэлээ одоо сайн хурцлж өгч ирсэн ийм зүйл гэдэг. Яг наадам дуусны дараах ирсэн те нэг 13 4-ний алдаа дээрэл тэгэл нэг 6 7 хоноод Москвад очсон. За тэр Москва хот бол сайхан өнөхөр өнгөс орчихсон. Өнөхөр сайхан бодсон байсан. Тэгээ одоо хүлээж авч яваа тэрс буудлан одоо шинэрдсэн үнэхээр энэ хүний сэтгэл татмаар гоо нэг ийм одоо нэг ирж байгаа хүн чинь эндээс нэг медаль авчих байх таа гэж бас ерөөс бас л сэтгэлд юм бодогдоод байгаа. Явахын урдталтаар манай яамны сайд хүлээж авсан. Одоо төсөлч генерал Жамсрынж өгч 7-8 хүнийг сайд хүлээж яваад тэгээд та нарт ч одоо нэг медаль аваад ирэх хүн байгаа юм уу? Тэгээд би бослоо. Би сайд медаль авнаа. Тэгээд энэ бол тэгээд би одоо нэгэнт би бас сайд дамлсан. Би цэргийн хүн. Ингээд олимпийн тосгонд бууж байна. Тэнд бас юм бодож идэг. Ингээд бэлтгэлээ хийлээ. Бэлтгэлээ хийгэн 2-3 хон чадлаа одоо суглаад татсан. Даваад байх маань 80 оны олимпиад орсон. Үнэхээр одоо гайхалтай тэр үеийн одоо 70,000 кг дөрөлж исэн Францын Дио Оросын зөвлөлт бодулсан намаглуур энэ төр гэсэн үнэхээр тэр үед одоо дэлхийн аварга олимпийн аварга болох хэмжээнд тодорхойлогдчихсан ийм бөхчүүдийг ярьж одоо хөрөл медаль авсан. Нэгдүгээр тойрогтол бол миний одоо бас урд нь бас таарч фэрэлжлээсэн л та нэг гимнээ. Тэрийг юм болоо боогод ялсан. Боолдмээр ялсан. Хоёрдугаар тойрогтол бол намглуур төрөлцсөн. За намглуур бол яг үнэхээр одоо Оросд олимпийн аварга болно гэж яасан хүн шүү дээ. Одоо тэр амжилтын харсан, үзүүлэлтийн харсан. Одоо Оростой бол олимпийн аваргуудаа болох одоо нэг номер юм. Ингээд олимпийн одоо тэр том дэвжин дээр Оросын бүхийг ялсан хүн олимпийн медаль авахгүй одоо ямар ч үндэсгүй. Тэгэл Оросын нэг одоо тэр зэрэглүүд ч одоо давай л гэдэг ашиглаад байдаг. Даваа далай л гэдэг байгаа шүү дээ. Би одоо тэнд бол үндсэндээ л яг л одоо Япон хүн одоо Монгол хүн Япон хүн шиг жудаа яаж өрөлдүүлдгийг л харуулсан. Ингээд
нам гүлрийн зохиол тэгэл теорогоо зохиод тэгээ солонгосыг зохиол. Одоо солонгос энтриг бол яг ялсан. Теори бол их туршлагатай бас. Тэгээ яг бас нэг жаахан хөлд орохгүй зэрэг одоо давуулж авч шидэд. Тэгээ яг давуулаа шидэхээ зэрэг одоо тэр нэг толгоогоор бас одоо хөгч нь газар хатгадаг бас дөрөнтэй л тат. Тэгээд хашрыг яг би техникийн давуугаар хийсэн. За ингээд мөнгөн медалийн төлөө Италийн Гамба гэж олимпиад ургасан энэ хөхтэй нэг их хүч үзэлгүйгээр өөрөө одоо ялагдчихсан. Зүгээр хэрвээ бас Гамбатаа хүч үзсэн бол юмыг яаж мэдэх олимпиад ургач болсон байхыг үгүйсэхээргүй. Би бол яг нэлийн гайгүй хөмөрчдөг байсан. Тэгээ яг 2 барьд саваад би хөмрөөд юук үнэлгээ авцсан. Ерөөсөө л эхлээд. Тэгээд гашраа ахаа дайрхаа зэрэг би тохоо дахиад нэг юук авцсан. 2 юук үнэлгээ авцсан. Тэгээ сүүлд нь яг юм цаг дундаасаа гитэрсэн байсан л да. 3 минут 20-30 секунд болцсон байсан. Тэгээ 90 хашир мөлий ядарсан байсан. Тэгээ яг урагш нь хоошин чангаагаад бас тэгэл тэгж ядал 4 минут чадаагараа явдсан. 4 минут 30 секунд ч бол нөгөө олимпийн медаль одоо яг л одоо ингэр дээр байгаад байдаг. Цаг дуустдаг 30 секунд ч одоо их хугацаа шүү дээ. Ингээл намайг нэг торгодгийг. Тэгэл одоо барь зогсоол ахаад нэг одоо үзүүлэлт хийгээл. Одоо би нэг өөрдүүх нь л дээ нэг сууж үүрээд урд нуунаад ингээд цаг дуусгаж ирсэн. За ингээл олимпийн дивжинээс ингээл одоо буугаал ирэхэд бол яг үнэхээр нөгөө хэдэн багш нар ч одоо тэрэл одоо авдаг шүү дээ. Тэрж яваал одоо би ч одоо дивжээгээ сайхан үзсээл одоо үнэхээр залбирал за би хөвтэй хүү юм да бас олимпиас медаль авч энэ Монгол улсын нэрийг гаргаж. Тэгээд үндсэндээ бол 1980 оны олимпийн одоо гарааг бол одоо би хийсэн. Тэгээд миний дараа чинь давааж явсан. Тэгээд дамдын оюун болд шүү дээ. Тэгээд одоо түүхэн хуудсанд бол энэ мөнгөн медаль, өргөд медаль бол одоо анх одоо жодогоор авсан анхдагч медаль гэдгээр их одоо түүхэн хуудсанд ингэж бичигдсэн ийм сайхан одоо амжилт үзүүлсэн юм аа. 81 оны дэлхийн аврагт одоо барилдсан тухайгаа ярив дээ. Галланд бол Амстердам зуусан сайхан орон, сайхан тайван. Тэгээд тэнд одоо яг нэг чин асахгүй гэж ингээм нэлээ боолгоцсон байсан. 71-т орчих болов гэж бодоод байсан. Тэгээ яг би 78-д барилдах болоод 78-д барилдсан. За 78-д барилдахдаа бас над төвөрөдөд байх юм байхгүй. Бас одоо Чингисээ дээж төгсөө барилдахад бол бас нэг тийм дутаад байхгүй болов гэж би бас тэгэж бас нэг тийм асуудалгүйгээр 78-д барилдсан. Юм 78-д барилдал одоо 78-д бол би одоо 3 ялаал 2 ялагдаж. Одоо манай Монгол улс одоо анх дэлхийн аврагт шагналт байранд орж байгаа. Тэгээ би бас тэнд их баярлж авд. Одоо анх одоо энэ одоо дэлхийн аврагаас шагналт одоо чинь үндсэндээ 5 6 гэдэг одоо үндсэндээ миний дээр чинь 4-р байр шүү дээ. Тэгээ энэ одоо сайхан байрыг эзэлж ирж яг 1000 төгрөгөөр шагнуулж ялаа тэр үед бас одоо бас. За ингээд Галландын дэлхийн авраг дуусаад тэрнээс хойш бол нэг тэмцээн оролдоонд явахгүй байж байгаад 81 онд яг самбын дэлхийн авраг болж ирсэн. Яг бараа нүг гэж хөвтэй 79 онд барилдсан байсан. Тэгээ тэр хөхөг 12-0-оор очиж самбын дэлхийн авраг авсан. Ингээл тэрнээс хойш бол нэг олон уралдаан тэмцээнд явсангүй тэгсгийж байж байгаа л тэгэл 1983 онд зөвлөлт толгойд ус одоо Орсын холбооны ус шүү дээ. Энд дотоод явдлын амигтанд суралцахаар явсан би. За энэ хугацаанд бол яг тэмцээн уралдаанд нэлээд ордог байсан. Тэнд бол олимпийн медаль авсан одоо Орос хүн гэдэг чи одоо спортыг бол маш их дэмждэг одоо орно шүү дээ. Одоо ер нь зүгээр нэг сургуулийн авраг багт л одоо ерөөсөө л одоо тэнд сургууль дээр бол одоо хамгийн нэр хүндтэй. Тэгэл би одоо тэр жилийн одоо очсон жилийн одоо Оросын авраг болсон. Энэ бол бас түүхэн тэмдэглэгчтэй асуудал. Оросын авраг болно гэдэг бол бас тэр амархан олдохгүй. За шүү дээ. Гэдэг нь 78 мг-д
Тэгэл одоо энэ жинтэл бол ухаанд надтай бас барилж явсан хүн байдгийн зүгээр сонирхол одоо Владимир шгүүдэн одоо надтай хамт барилж явсан. Энэ хүн бол одоо бас туршимжаа бичсэн байдаг. Би одоо Монголын одоо тийм бүхтэй барилж явсан гэж. Тэгээд би одоо энэ бүхт одоо ялагдж явсан. Тэгээд би хэрэг одоо би ядсан байсан бол одоо би энэ спортыг өргөжлүүлээд явах байж. Би ялагдсан учраас би тэгээд ингээд улс төрлөг орсон юм байна шүү дээ. Гэж одоо энэ хүн сайхан ярьцлага өгсөн байдیں۔ Тэр материалыг манай нөхдүүд өмссөн байдیں۔ Ярьдаг. Тэгээд одоо би Оросын холбооны улсад энэ гэзэд ажиллаж байсан тасгалж явуулагчаар тэгэхэд одоо таныг ингээд бичсэн байна шүү дээ гэж. Одоо орос хэлтэй улсууд утлаа хэлэхгүйгээ тэрийг аваад ирэхгүй яав гэсэн вагонд уншаад тэгээ олон улсууд дамжуулж юмсаад нэг мэдсэн чи би аваа марчиж гэдэг ингээл. Ингээл одоо яг улсад нэг начин салавлаа 82 онд 1975-д аймагтаа төрөвлөлээ. Тэр хүний одоо амжилт бол ер нь орон нутгаас их гаралтай гэж боддөө шүү. Би бол эхлээл одоо сумынхаа начнаар эхэлсэн. Рөөсөн сумын начнаар эхлээл сумын начин авсан хүн гэдэг чи одоо тэр сумандаа бол би чимээр дээлэндээ багтахгүй л явлаа шүү дээ. Тэгэл ерөөс ингээд шатараа л та тэгээ суман дэвал, аймаг дэвал, улсад дэвал, дэлхийд дэвал, олимпиад дэвал одоо энэ бол үнэхээр бас л заман бол орон нутгаараа их зөв заалгасан л гэж боддог. Тэгээ 1990 онд одоо арчаасаа хөвсгөл ялж даваач оюун болд ардах бидрүүд Монгол улсын гавьяат тамирчин гэдэг солыг л одоо өгсөн да. Одоо энэ телевизээр дамжуулан одоо намайг таньдаг, намайг мэддэг одоо миний ах дүү, миний одоо төрөс найз нөхөд одоо энэ нөхөдтэй одоо бас баярын мэнд дамжуулахыг хүсэж байна. Ингээд Монгол улсад олимпизм үүсч өгсөний 50 жилийн ог Монголынхон нийт ард түмэнд хөргөж олимпизм манддаг гэж хэлэх үү дээ.